Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар үзүүлж байна. Эерэг өөрчлөлт. За нэлээд олон жил. Намайг л эвлэг гишүүн байхаас эхлээл одоо хүртэл энэ монголчуудын миний мэдхээс гэж ирж болно. Монголын хүүхд залуучуудын орон гэж ярьдаг. Энэ бидний давуу тал бас бидний маш их бодох ёстой ийм л юм а бид нэг л яриад явдаг юм шиг юм да. Эндээс яриагаа эхлэв тийм. Тэ. Саяхан бид нар залуучуудын хөгжлийн хууль, залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг батлан гаргаж байгаа. Энэ юу гэж хэлж байна вэ? Хүн амын одоо 34.5% нь анхаарсан хуулийг бид нар 26 жилийн дараа гаргаж байгаа байхгүй. Энэ нийгмийн 34% маань одоо нийгэмдээ жинхэнэ үр дүнгээ үзүүлж чадвал нийгэм өөрчлөгдөнө. Тэр утгаараа залуучдын одоо өсвөр үеийнхний хөгжил, хүмүүжлийн асуудал гэдэг асуудал бол хамгийн чухал асуудал байна. Та санаж энэ одоо уран зохиолын хичээл гэдэг хичээл одоо ерөнхий улсын сургуулийн хичээлийг хөтлөж байхгүй шүү дээ. Монгол хэлтэй хамтуулаад нэг юм болгоцсон. Гэтэл тэр үед чи бид нар тэр урт найрагдлуудыг цээжлээ. Тэгээд тэр чинь өөрөө хүнд маш их мэдрэмж өгч, хүний хайрлах сэтгэл өгдөг шүү дээ. Энэ уран зохиолын хичээллийг үзснээр эрийг уншснаар, энэ шүлэг уран зохиол яруу найрагтай танилцсанаар, утга уран зохиолыг уншснаар хүн ядаж л хайрлж ингэлдэг, инкрилдэг. Ийм байдгийн болов уу гэж. Танаагаас гарч ирж байгаа тэр эерэг өөрчлөлт гэдэг надад их сайхан санагдаад байна. Тэнийг сайхан задлах гоё юм. Хаанаас сэтэл төрсөн би танд хэлэх үү? Их одоо гоё юмнаас сэтэл төрсөн. Энэ авьяаслаг монголчууд гэдэг нэвтрүүлэг шүү дээ. За тий. Тэрэн дээр нэг ах дүүсгээд нэг хамтлаг басныг та санаж байна уу? За тэг 183 дугаартай ахан дүүс хамтлаг байна. Нэг гэрийнх юм уу та нар тэгвэл? Ээж аваас 8 банд. Ээж рүүгээ хараад нэг 5 ах их тэгээд ихөр бодсон дараа тэрийг үзээд тэгээд гинт бүгдээрээ ээжигээ санаад тэгээ ээж рүүгээ уцтацгаагаад манай 5 залуу бол үнэхээр сэтгэл гаргаж, зүтгэл гаргаж бэлтгэл хийсэн харагдаж байна. Дээрэс нь үнэхээр та 5-ын дуулсан дуу бол зөвхөн миний биш, энд суугаа телевиз үзэж байгаа бүх ээж нарын сэтгэлийг хөтлөж чадлаа гэж би бодож байна. Тэр нэвтрүүлгийг үзээд хичнээн олон залуучууд тий өөрсдийгөө ойлгосон бол хичнээн олон ээжүүд тий хүүхдүүдийнхээ талаар эргэж дурч бодсон бол тэгээ бодоод бидний энэ эерэг өөрчлөлт гэдэг юмыг айныг ер нь өрнүүлэх ёстой байна гэдэг анхны санаа бид нар төрөөд нийгэм зөв хандлага төрүүлж бусдыг сайн сайхан дурейлан дуудсан та бүхэнд эерэг өөрчлөлт цомыг хадгалуулъя. За тэгээд хүн болгон одоо бас ямарваа зүйлийг тийм ээ жижигхэн баг гэхгүйгээр өөрснийхөө чадах зүйл дээр одоо энэ гэр бүл одоо хүүхдийн төлөө ингээд сайн сайхан зүйлийг бусдыгаа дагаж уриалж сайн сайхан зүйлийн төлөө яваасаа гэж манай хамтлагийн зүгээс уриалж байна. Хүүхдүүдтэй ингээд сайхан өөрснийхөө чадах зүйлийг ингэж тусалж зааж зөвлөж явдъя ингээд бас сайхан багш гэдэг энэ сайхан мэргэжлийг эзэмсэндээ их бахархдаг. Зөв хүүхэд, зөв монгол хүүхэд болохын төлөө бүх чадах зүйлээ төрүүлж хичээж ажиллаж байгаа. Нийгмийг өөрчлөхөд бол нэг их зүйл бас хэрэггүй шүү. Яг үнэ. Яг үнэ. Зөв пропаганда, зөв сурчлагаар зөв үйлийг олон нийт зөөр ойлгох асуудал. Хэрэгцээтэй үед нь хэрэгтэй хүнд нь өгч байгаа өглөг ангаж хатсан газрын хөрсийг аадар бороо дэвтэхтэй адил тустай. Та бүхэн яг энэ нэг тасрах гэдэг тэр нэг эерэг өөрчлөлттэй сайн сайхан сэтгэл зүрхний хайр дурлалын бие биений хүндтгэлийн энэ нарийнхан шижмийг ингээд алдахгүй ингээд бариа одохгүй. Тэгэхээр энэ утас улам мөргөн болоод ингээд явсараа зам болоод тэргээр олон хүмүүс яваад ингээсээ л гэсэн бодлын нэг хэсэг юм да. Сайн байна. Шууд ингэж орж ирэх байсан.
За баярлалаа. Манай Тунаны багийнхаа их баяртай мэдээж авлаа. Тэгээд нэг тийм хажуу хавирга мó бид нар чинь одоо цөөхөн монголчууд биеиндээ хайртай байх хэрэгтэй энэ төр гэл ярьдаг штэ. Тий. Ганцхан сая шүү дээ энэ төр гэл тийм Тий. ээ. 2 3 сая гэ. Тэгвэл тэрийг нэрээ эн чинь миний л Монголын үр сад шүү дээ. Тий. Энэ чинь Монгол хүн шүү тэгэл ингээд биеиндээ ойлгоод явчих юм бол тэгэл сүулдэ эн чинь заншил болчдөг. Тий. Зөв хөвшил заншил болчдөг гэж байна шүү. Яг тий. Заншлыг зохиож болдог гэдэг эрдэнтийн ярьдаг чинь тэр л байхгүй. Сүулдэ заншлал болдог байхгүй. Заншлыг зохиодог. Тий зохиодог гэж байгаа шүү дээ. Нэг хүн зохиож байгаа шүү. Тийм ээ. Тэгэд яг ингэж одоо энэ ажлыг хийгээд бараг 4-5 жил болж байна. Тэгээд бас нэг юм болчтой. Яна хийхгүй удахаар нэг ингээд нэг ажил хаягдсан ч юм шиг тий. Нэг юм маань болохгүй байгаа ч юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Миний монголчуудаа та нар нэг яваа газар болгонд алхам бодонд нэг сэтгэлийн зүрх тандаа нэг хүүхдийн төлөө хүний төлөө юм байвал яан ч гэсэн хийчихэд байгаа ч. Илүүдэг нэг мэтгэл тэгэл тэр чинь буян болоод үйлс болоод сүулдэ зуршил болоод заншил болоод явчих. Хүнд урмал хэрэгтэй монголчууд. Монголчууд тэрийг шуналтай биш шүү. Их мөнгө гордохгүй шүү бас. Үгүй л хөдлөхгүй гэхгүй шүү юм. Уран байгаад ахын хөдлөөл нартам. Тэгээл босоод. Заавал тэгд нэг зах зээлийн нийгэмд орсон гэхгүй манай ардамж зууж. Хүмүүс бүгд тийм хүсдэг тэг компаниуд. Гэхдээ нэг юм яах вэ гэдгээ нэг яах ёстой чинь тий. Тэнгүүд намайг би нэг ийм хийх гэсэн маа гэхтэл одоо ингээл хамтарч ажиллаж байгаа тусалж байгаа компаниуд хүмүүс бүгд бэлэн болсон байна. Өө инг би энийг нүгэ би шалын нүгэ би гэрлийн нүгэ гээл тий. Тэгэхээр манайхан сэтгэл зүрх байгаа байхгүй. Жохо хуцыг ингээд татцсан чинь аягүй гоё хэлсэн санагддаг шүү. Тий. Их өөрчлөлтүүд их энгийн зүйлээс эхэлнэ л дээ тэр сэтгэлээс л. Миний бодлоор бол бидний эх орноо хайрлах үзэл гэдэг нь бид нар ирээдүйгээ аягүй гоё зөв хүмүүжүүлж ирээдүйдээ их гоё үлгэр дуурайлттай амьдрах хэрэгтэй гэж боддог тий. Тэгэл үнэхээр бүгд ингээд гоё эерэг юм хандлагатай болоод ингэх юм бол бидний хүүхдүүд л сайхан амьдрах шүү дээ. Хүүхэд асрах хөлбөрт үйлчилгээг төрийн байгууллага эсвэл магадлан итгэмжлэгдсэн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд гэр бүл иргэн тэдгээр нь хамтран үзүүлнэ. Хүүхэд хамгааллын тухай хуулиас Юм бүхэн нэг эерэг өөрчлөлт гараасаа гэж юу идэх вэ? За. Юм бүхэн нэг эерэг байгаасаа. Юмны хөдлөлтөөс л гэсэн санаа л да. Та нөгөө монголчууд ярьдаг шүү дээ амны билгээс ачтын билэг гэж. Тэр тусмаа тань шиг сайхан хүнээс ерөөл хүснэ гэдэг бол бидний хувьд бол үүрэг юм л да. Би зүгээр яагаад гэвэл би зүгээр сэтгүүлчигээд хүнийхээ хувьд энэ одоо эерэг өөрчлөлтөнд би оролцсон аа. Хязгаарч оролцсон. Ямар ч үед оролцсон. Энэ монголчууд бидэнд хэрэгтэй. Биднийг хүнлэг болгож байгаа маа. Харин биднийг анзаарахтай болгож байгаа юм эерэг өөрчлөлт. Тийм биз? Тий. Тэгж байгаа. Эхлээд яг залуу хүн учраас модорхоод эерэг өөрчлөлт хийж магадгүй. Гэхдээ модорх ч гэсэн бид нар хэрэгтэй тий. Энэ өөрчлөлтийг их зөв хийж тий уламжлал хийхгүй явах нь аягүй чухал. Гэхдээ яг тэгээ ингээд ярихаар нэг хүмүүжлэгчээр монголчууд ч уламжилсан нэг тийм заншилсан 2000 жилийн түүхтэй гэж ярьдаг шүү дээ. 2000 жилийн түүхийн хүмүүжлийн бас түүхтэй л артсан байхгүй. Тий. Юмны тэр нэг удам огшлаас нэмийг харах энэ төр хэрэгтэй шүү одоо тийм биш юм. Тий. Бид нар энэ эрдэмтдтэй стратегийн хүрээлэнгийн эрдэмтдтэй Батцуур гэдэг доктор, Инхма гэж доктор. Батцуур сайн мэд. Тий. Батцуургаатай яриад бид нар угийн бичиг хөтлөх үндэсний сайн дураа одоо хөдөлгөөнийг бас эхлүүлж байгаа. Тэгээд танд одоо бас энэ угийн бичгийг хөтлүүлэх энэ чиглэлийн ажлыг бол одоо их сайхан эхлэлийг тавьж байгаа ч их баярлж байгаа шүү. Тэгээ олон жилийн таны бас туршлага, олон жилийн судалгаа, шинжилгээний ажилд нь бас энэ Монголд энэ хүн амын удмын тэнцвэр алдагдах урьдчилан сэргийлгээд их том үеис болоосай гэж хүсэн эрүүгээд энэ эерэг өөрчлөлтийн шагналыг танд гарлуулж өгье. Өөрөх бүхэн сайхан угийн бичгийн судартай болчихсон. Энд чинь угийн бичгийн судартай өөрөх угийн бичгийн судартай болчихно гэдэг чинь хүүхдээ 16-наас үрэхээр за миний ах миний хөө аав ээж хоёрын талын ахын дүүс ийм улсууд байдаг юм аа. Аавын талын ахын дүүс ийм улсууд байна. Тэднээс төрсэн үр хүүхдүүд нь ийм хүмүүс байна. Чамтай ийм цусан төрлийн холбоотой юм шүү. Ээж чинь талын энэ шүү. Тэгээд энэ хоёр талын ахын дүүс сайхан мэдээд шаштарлаа бичсэн судар энэ байна. Аав ээж хоёр энийг л хүүхдүүдээ хамгийн үнд нандин билег болгож өргөн барья. Тэгээд энэ судрыг улам баяжуулаад
өөрийнхөө хүүхдийг одоо төрсөн хүүхдээ эрийн цайнд хүрээд сайхан айлын гэргий болох, сайхан өрхийн тэргүүн болоход энэ судраа бас л ёсол цэнхэр хадган дээр тавиад ёсол хүндэлтэй гардуулаад байгаарай. Тэгээ сая бид нар 21 аймагаас 90 багш авчирээд дандаа хөвчлэн настай хүмүүс ууш шүү дээ. Тэр хүмүүсийг авчирч байгаа үгийн бичгийг жинхэнэ утгаар яаж хөтэлдэг юм бэ гэдэг. Хичээл заалгаад тэгээ сургагч багш болгоод явуулсан. Одоо орон даяар бидний үгийн бичиг хөтөлгөөнийг эхлүүлж байгаа. Нилээ явж яана их олон хүмүүс сонирхож байгаа. Монгол энэ л хэрэгтэй байхгүй юу? Тэ. Энэ ч тэгээ бид нар энэ хөгжлийн тухай ярихдаа язгуураар нь ярихтай ойрхон хандлагаараач ярих хэрэгтэй. Хол ойр хоёлоо нийжиж одоо юу гэдэг зөв болтогт орно шүү. Тэг нь алсаасан ч бодох хэрэгтэй юм байна. Яг үнэндээ бидний эмзэглэж байгаа юм бол Монголын маргааш шинтлээ эмзэглэх юм юу бол хойш хүүхдүүд л. Нэг аимшигтай мэдээ бид нар сонссон. Тэр юугаар Монгол улсад энэ цус ортол гэдэг юм бол аюулын харамт дэлгүүрэх хэмжээнд ирсэн юм байна. Хүүхдүүд нь сумын төв рүү яваад өгдөг. Сумын сумынхын аймгийн төв рүү явждаг, аймгийн том хотууд руу явждаг. Тэгээ хөдөө эзэнгүүдэд байна. Хөдөө эзэнгүүдэдээр хөдөөгийн хүн ам цөөрөд байгааз. Тэгээ цөөрөд байхаар чинь ямар нутаг усаа хаяад явуултай биш. Цөөхөн ч гэсэн тэр хүн ам чинь амьдрал залгуулж их орныхон газар нутгийг хамгаалж явж байгаа бол цөөхөн ч гэсэн хоорондоо гэрлээд байна шүү дээ. Гэрлээд явахдаа зэрэг нөгөө цус ортол чинь нэмэгдэйлэн шүү дээ. Шууд цус ортолт, алсуур цус ортолт гэж хоёр анги хэлдэг. Шууд цус ортолт нь яг илэрхий цусан төрлийн холбоотой хүмүүсүүд гэрэлцсэнийг хэлдэг. Цугсан ярьж ил байна л да үзэгчтэй. Эндээс танд нэг зүйлийг бодогдох хаа. Химик ойрхондоо үнэтэй гэж Монгол ардын зүрх байдаг. Бид нийгэмд их хайртай. Тэр юуд үр хөхтэй хайртай, маргааштай хайртай. Хүн бүхэнд байдаг хүндрэлтэнд байдаг зүйл. Тэрийг хайрлахад их өндөр ухаан суух хэрэггүй юм шиг байна. Ойрхоноос яг өөртөө байгаа нинжин сэтгэлээсээ та эхэлчихвэл өөртөө байгаа мэдлэг оюун сайхан сэтгэл юу гэдэг тэр хандлагаасаа эхэлчих юм бол тэр Монгол улсад аяараа нэг сайхан болох л ийм л нэг их сайхан зүйлийг эхэллийг энэ хүмүүс бодож байна да. Ямар ч нэг сэтгүүлч би хүнийхээ хувьд ч насныхаа хувьд ч аль ч утгаараа нэг бүр дэмжиж сэтгэл хөдлөлөд бухс уусаа гэдээ ярьдаг тавхан анзаарч байгаа. Энэ хүүхд хамгааллын тухай ойлголтыг одоо бүх шатны салбаруудад ойлгох нь илүү чухал байна. Тэгээ бид юу гэж бодож байгаа гэхээр одоо болсон сошиал спортын шинжлэх зөвлөмөр сайд бидний яриад байгаа нэг гоё одоо үзэл санаа байна. Энэ юу гэхээр багш нар ингээд өвлжгөө хүүхд сургаад 5 сард амарчиж. 5, 6, 7, 8 сар гэдэг 4 сар байна. Энэ сард багш нар ажилгүй амарч байгаа байхгүй. Тэгэхээр бид бол юу гэж концепц яриад байгаа гэхээр энэ хугацаанд энэ 30 мянга 40 мянган багшийг хүмүүжлийн гэрийн хүмүүжлийн ийм одоо үйлчлэгтэй болох хэрэгтэй. Яг. Тэгтээ тэр багш нар бэлэн байгаа. Энэ багш нар хав ойрныхоо 4-5 хүүхдийг хашааныхаа 3-4 хүүхдийг авч ирж жаад өдөрт 3 цаг гэдэм 2 цаг гэдэм үү тоглоомоор дамжуулаад хүмүүжүүлдэг. Лекцээр дамжуулаад хүмүүжүүлдэг. Насных нь онцлог зурулсан энэ платформыг л бодож олъё. Тэгэх юм бол 30-40 мянган багш хүүхдийн хүмүүжлийн ажилд ханцуу шамлаа орно. Улсын төсвөөс халамжийн 21 төрлийн үйлчлэгэнд 70.6 тэрбум төгрөгийг зарж байгаа. Ер нь халамжид Монгол улс 1.9 их найт төгрөг зарж байгаа. За ерөнхий улсын сургууль дээр энэ эцэгчүүдийн оролцоо хүүхд хамгааллын чиглэл дээр оролцох энэ оролцоо нэлээд сайжруулах гэсэн юм бодолтой. Яагаад тэгэхээр эцэгчүүдэд бид нэр тодорхой төрлийн үйлчлэгийг санал болгоход эцэгчүүд бол хүүхдэд хамгаалах бэлэн байна гэдэг нь нэг жишээн дээрээс одоо их нотлогдоод байгаа. Энэ юу гэхээр сурагчдын одоо холбоо гэдэг хүүхдийн оролцооны байгууллага өөрсдөө одоо сургуулийн цагдаа гэдэг хөтөлбөрийг цагдаа ерөнхий газарт хамтарч хэрэгжүүлж байгаа юм. Скул полицийн хэмжээ төслийг хэрэгжүүлж байгаа танай хамт олонд манай засгийн газар хэрэгжүүлэх гэж гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар энэ хүү цомыг Монголын сурагчдын холбоонд дурсгаж байгаа маа. Хүүхдийн байгууллагаас манай энэ агентлагийн хамт олон маань хүрцээсэнд маш их баярлалаа. Үнэхээр бас эерэг өөрчлөлтнүүд нийгэмд тогтогдож байгаа шүү дээ. Та бүхний бас энэ эерэг өөрчлөлт олон залуучуудыг олон байгууллагад уран зориг, ихтгэл найдар болоосоо хүсэж байна. Тэгээд бас өдөр хүүхдийн төлөө олон сайхан эерэг өөрчлөлт хийхэд бол бас бүх чадлаараа зүтгэх болно. Маш их баярлалаа та бүхэнд бас. Эерэг өөрчлөлт.
Энэ өөрчлөлтийг шүү дээ. Энд жил болгоно 60 мянган эцэг гудамжинд гараад хүүхдийн төлөө ажиллаж байгаа. Энэ юу гэж хэлж байгаа вэ? Ээж болгонд, аав болгонд хүүхдэд аюулгүй байлгах. Тэр хүсэл мөрөөдөл байгаа хөөхгүй. Тэрэнд зориулсан үйлчлэл хэрэгтэй. Тэ. Зөвхөн сурагчд өөрсдөө тэгээс ичгэд л 60 мянган эцэг шууд салингүйгээр нэг өдрийнхээ ажлыг байгууллагаас чөлөө аваад ирээд хүүхдийгээ зогсож чадчих. Тэгэхээр бидэнд ч гэсэн ийм санаачлах хэрэгтэй. Ийм одоо хүүхдийг хамгаалдаг, хөгжүүлдэг ийм дээр шин санаачлууд хэрэгтэй байхгүй. Боловсрал бол олж авсан мэдлэгийг амьдралд хэрэгжүүлэх урлаг. Яагаад энэ хүүхдийн асуудлыг энэ тань газар гэр бүл гэдэг асуудал дотор оруулж яах вэ? Хуучин бол хүүхдийн төлөө үндэсний газраас зөвхөн хүүхдийн тухай асуудал гэдэг шүү дээ. Монголын төр хүүхдийг ерөөсөө гэр бүлээс нь өөр орчинд хүмүүжүүлэх боломж байхгүй байна. Тийм учраас та нарын бодлого бол гэр бүл гэдэг энэ далбаанд ор одоо яг энэ юу тоонтой адилхан. Энэ тоонд ор асуудлаа шийддэг. Тэрийгээ зохицуулдаг. Өөрсдийнхээ уламжлалыг тэ хүмүүжлийг энэ дотор хадгалдаг, уламжладаг. Ийм одоо асуудал руу оруулж явах хэрэгтэй байна гэдгийг бодож харж байгаа л хийж байгаа л асуудал. Гэр бүлийн боловсрол бол одоо үнэхээр чухлаас чухал. Тэр одоо хүүхдийг тэр хүнийг бие хүн болж төлөвшөд хамгийн анхны нөлөөлж байгаа орчин бол ерөөсөө л гэр бүлийн орчин. Одоо бид нэгдэж хүүхэд бол одоо эцэгхийн төлөө гэж бид нар хэлдэг тийм. Ээж аав тэр гэр бүлийн орчин ямар байна хүүхэд яг л тийм л одоо хүмүүжлийг ингэж авдаг. Дэлхийн зүүнч энд нэг сургалт явуулаад нэг агуулгатай. Энд нь Японы хүүхдийн үеийн сангийнх нэг сургалт явуулаад тэр нь тэр аймгийн энд ЮНИСЕФ нэг өөр ЮНИСЕФ өөр яг нэг бас нэг өөр модултай. Гэмтгэрээс үрсэн сэргийлэх ажлыг зохицуулах зүйлийнх нь өөр, цагдаагийнх нь бас нэг өөр концепцтай. Манайх бас өөр. Тэгээ бид бол анх удаа энэ бүх байгууллагуудыг цуглуулад бүгдээр ерөөсөн нэг л хичээл заая. Нэг л агуулгатай хичээл заая. Ингээд өөрөөр бид нар богино хугацаанд 4063 хамтарсан багийг сургаж авсан. Хүүхд хамгааллын хуулиар гэр бүлийн хүчирхийлэлт эзэмших тухай хуулиар бас хамгийн чухал асуудал маань бол ялангуяа багийн төвшөнд одоо анхан шатны төвшөнд үйл ажиллагаа явуулж байгаа багийн дарга, хэсгийн ахлагч нарын төвшөнд нийгмийн ажилтнууд маань өөрсдөө тухайн гэр бүлийг бол маш сайн мэдж байгаа. Тэр тухайн гэр бүл байж байгаа асуудлуудыг сайн мэдж байгаа. Тэднэр лугаа бас их сургалтын асуудлуудыг бол бас чадварчуулах тал дээр бол нийлээд их анхаарах шаардлагатай байна гэдгийг энэ бас уулзалтаас харж олж байна. Хамтарсан баг нь өрхийн эмч, сум хороо, сургуулийн халамжийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөлөөс бүрдэх бөгөөд хамтарсан багийг тухайн сум хорооны цэцэг дарга ахлана. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулиас. За энээс бидний ажил ихсэн те. Тэгээд энэ хугацаанд бид нар залуучуудын тэр эерэг өөрчлөлт эрүүл оюутан хандлага нэлээд өрхий явуулсан. Ягаад энэ арга хэмжээг хийсэн бэ гэхээр одоо өнгөрсөн жил эрүүл мэндийн даатгалаа төрөөр оюутанд даалгахаа болсон. Тийм хуулийн өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл төр юу гэж хэлсэн бэ гэхээр гол философи нь жилдээ нэг 24800 төгрөгийг 28800 төгрөгийг эрүүл мэндийнхээ төлөө урьдчилан төлөө. Дараа нь асуудал үүсэх юм бол бид нар 2 сая хүртэл төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ гэж оюутнуудад одоо хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь энэний одоо эрүүл мэндийн даатгал төлөлтийн хувь нэг 14% таа. Тийм учраас бид нар өнгөрсөн жил бүтэн 1 жил 9-р сард тэр чигээрээ оюутны байрууд ерөнхий улсын юунууд ихтэй сургуулийн байруудаар яваад энэ эрүүл мэндийн даатгалын төлөлтийн тухай ярьж явсан л да. Та нар ингээд өнөөдөр мөнгө төлчих юм маргааш 2 сая төгрөгийн үйлчлэгээ үзүүлнэ. Тэ гэж энэ үйл ажиллагаа ингээ хийхээр энэ төлөлтний 34% руу ирж байгаа. Ихтэй сургууль, коллеж, мэрэгжлийн боловсролын байгууллагын суралцагчийг харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах ажлыг эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран зохион байгуулна. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиас. За нэлээд хамгааллын тогтолцоо үрдүүлэхийн тулд дуудлага аваад одоо шилжилт хүүхд өртгөд тэр хүүхдийг давхиж өчтдөг машинтай боллоо. Эрүүл мэндийн тусламж үүсгэхтэй адилхан. Давхиж очиж тэр хүүхдийг аваад авч ирээд хамгаалах байр байгуулдаг тийм байртай боллоо. Хуучин бол сэргэн засаг клиник гэдэг манай өнөр бүл төвийн дэргэд байсан тэр клиникийн байрыг стандартыг хангаад ийм 3 жил өртөө. Тэгээ нөгөө хүүхдийг хамгаалахад байрны стандартанд харахгүй байгаа. Тэгээ нэг дөрвөлжин болгоод доктортлын нэг янзлаад хүүхд ирэхэд бол нэг ямар ч юм дутагдахааргүй хэмжээний болгоод. Тэгээд хуучин 108 утас руу маань хүн уцтгаар
Байргүй байсан учраас зуучилдаг, эмнэлэг рүү явуулдаг, нийцгийн үйлчлэгээр явуулдаг, хамтсан баг руу явуулдаг гэсэн юм байна. Одоо бол ямар ч байсан 72 цагийн хугацаанд хамгаалах байртаа болчлоо. За ингээд хамгаалах байртаа болонгуудаа хүүхдийг хамгааллын үйлчлэгээ үзүүлэх боломж төгсөж болчихж байгаа. Сая тэр хамгаалах байр ороод баг анхны кейс нэг чихо тэр хүүхдийг тэр бэлгийн хүчрэлдэрсэн хүүхдийг авчирал тэр хамгаалах байранд оруулаад тэнд шийдэл одоо тусламж үйлчлэгээ үзүүлээл ийм боломжуудыг бид нар бүрдүүлээд өглөө. За нэрвсэн хойно хашгир өгчээр бидний яриа юм уу өнөөдрийн нэвтрүүлэг юм уу тантай уулзж байгаа бол энэс ангид зүйл л дээ. Энийг сэрэж бид нар ярьж байгаа юм биш. Сая л одоо нэг хэсэг нэлээд шоглоо 5 настай хүн тэр гэл тийм ээ. Сэрд хийлгэлээ шүү. Гэхдээ бид нар энийг энд сэрд хийхээсээ гадна энэс их бодох юм их гарч илээ. Тий. Танд ч үстэй байж. Тий. Ягаргаа танаас тавил асуулт байх л да. Тий. Нэг ийм юм байдаг штэ. Асар их үн цэнээр олдсон ухаал гэж. Энийг бол тэгж хүлээж аваасаа гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүүхдтэй эцэг болгон ээж болгон хүүхдтэй тавих хараа хэлтэ сайжруулах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт. Өнгөрсөн жил хүүхдийн 108 тусламжийн утасны дуудлагад дээр бэлгийн хүчирхийлэлт өртсөн байх магадaltaа 157 дуудлага ирсэн юм. Тэдгээрээс ингээд одоо 122 кейс нь бол бэлгийн хүчирхийллийн дуудлага. Энэ дуудлагаас 17 төрсөн эцэг хүчирхийлсэн байна. Нийт хүчингийн насан туршийн хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэгээс хогсон хүүхдүүдийн ердөө 30% нь л одоо үйлдэгч нь өөрөө ял авч байгаа. Энэ юу гэж хэлж байгаа нөхөр энэ төрлийн хэрэг далд нууц хаалганы цаа явуулж байна л гэсэн. Эндээс хүмүүс мэдүүлгээсээ буцдаг ухардаг. Ард гэрийн шахалтанд ордог. Тийм учраас бид нар Монголын ирээдүйгээд хуульчдын гадаад төгсөн олон хуульч залуучууд байгаа. Хөөрхөн зөвшнүүдгээ төрөмс байгаа. Нийлүүлж байгаа бид нар стратегийн өмгөөлөл гэдэг өмгөөллийн ажлыг эхлүүлж байна. Энэ өмгөөлөл яадаг вөхөр өнгөрсөн 122 дуудлага дээр анализ хийд юм байна. Тэгээ хийгээд яагаад энэ хэрэг шийтгэгдсэнгүй вэ гэдгийг олддог юм. Прокурорын шатанд дарагдчихв. Одоо мөрдөн байцаах шатанд дарагдчихв гэдэг юмыг олоод тэгээ олон хуулинд өөрчлөлт оруулаад зам засах юм. Өөрөөр асар их үн цэнээр олдсон ухаал гэж. Эцэг их хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сургууль хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэн хүүхэд хамгааллын тухай хуулиас бидэнд тохиолдож байгаа хүүхдийн эрх зөрчигдөж байгаа хүүхд хамгааллын асуудал тохиолдож байгаа энэ бэрхшээлүүд бол бас сэтгэл түгшээсэн, сэтгэл сэртийлгсэн ийм сенсацтай мэдээллүүд сүүлийн үед бол их гарч байгаа. За үнэн их гардаг байсан нь мэдээлэгддэггүй байсан юм уу? Үнэхээр одоо шинээр ийм огцом нэмэгдсэн үү гэдэг асуудлыг бол бид нар бас ялгаж салгамаар юм шиг байна гэж бодож байгаа. Эерэг бодлоос л эерэг үр дүн гарна. Одоо хүүхдийн биеийн байдал сайн байна. За эмчилгээ хийлгээд явж байна. За ээж нь бол ээж аав гэр бүлээс нь бол хүүхдийг одоо хамгаалах эрх зүйн чадамжтай хүн байхгүй байна. Тэгээд манай байгууллагаас хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийг томилсон. Өөрөөр ээжийн оронд ээж болгож хүн томилж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо нийслэлийн цагдаач шилжчихсэн эрүүл үсээ шалгаж байгаа. Ийм л процесс таа. Иргэн бүр хүүхдийн төлөө хүлээсэн үүрэгтэй байгаа. Тэгэхээр тэр үүргээ биелүүлж өнөөдөр бас болцшгүй нөхцөл байдалд байгаа хүүхдэд тусалж бас сайн ус хийсэн байгаа. Тэгээд тэр мэдээж хууль давсан журмыг нэг талаараа мэдүү илрүүлж нээж тийм ээ. Тэр хүүхдэд тус хүргэж хүүхд тус хүргэснээр бусад бүх одоо хүүхдийн эрхэн зөрчигдчихсэн тэр асуудлаар мэдөө бас соргоо гаргаж хэлж мэдээлж тэгээд тэр журам маань өөрчлөлт орж эрсдлүүстэй байгаа хүүхдийн төлбөрийг үүсгэх аавна гэдэг одоо заалтыг тэр журмаар давсан журам байсан. Тэр журам хуулийн дагуу нийцүүлж өөрчлөгдсөн байгаа. Хүүхд гэр бүл залуучдын төлөө бол олон ажлуудыг мэдээ бас соргоор харж залуу хүнийхээ тэр зөвхөн мэрэгжил ур чадвар гэхээс илүү нийгэмд болж байгаа энэ сайн улсын төлөө бас мэдээ бас цааш олон ажлыг бас манай агентлагтай хамтарч хийх байхаа гэд эрэг өөрчлөлт цамаар бас манай агентлаг хүн болгоо нийгэмдээ хүлээсэн үүрэгтэй хуулийн дагуу хүлээх үүрэг байдаг. Энэ үүргийнхаа дагуу үүргээ гүйцэтгэсэн намайг шагнажсан маш их баярлж байна. Үүний далиунд бүх хүмүүсийг үүргээ биелүүлээсэй гэж хүсэж байна. Төрөд иргэн хоёр бол нэлээд зайлтай гэж боддог байсан.
Тэгээд яг дараа нь гарсан үр дүнгуудыг харахад мөн яг одоо болж байгаа энэ үйл явдлыг харахад бол төр нийгэм маань иргэдтэйгээ илүү ойрхон болсон болов даа л гэж харж байна да. Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэж үзвэл төрийн бус байгууллагын ажилтан хуулийн этгээд бусад этгээд цагдаагийн байгууллагад цагдаагийн алба хаагчийн эз үед сум багийн засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээ нь мэдээлэх үүрэгтэй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас. Ер нь бол хар бараа юм. Энэ их хар бараа юмыг яриалал байна. Улам хар бараан болоо л. Тийм учраас бидний энэ эерэг өөрчлөлтийн тухай, нийгмийн гэрэлгээгээ ярих тухай. Эерэг өөрчлөлт. Гэрэл яриалал бол гэрэл илүү их хасаал байна. Илүү их хасаал бол харын тоо багасаал байна. Харанхуй бүдгэр хэмжээ хязгаар багасна. Энэ талаас нь л ойлгож харъя гэж бодод байна л. Юмыг бол нэг тийм үүрэг юм шиг бодож болохгүй. Зарим юмыг бол урам юм шиг бодож явах хэрэгтэй. Жохон ч гэсэн урам юм шиг. За нийт асам шаламжийн төвд ойролцоогоор Монгол улсад нэг 1070 орчим хүүхэд амьдарч байгаа. За тэдгээрийн 70 орчим хувь нь бол бүтүүлч хүүхдүүд байна. Хагас бүтүүлч хүүхдүүд байна. За эдгээр хүүхдүүд асамжийн төвөөр явдаг нэг нийтлэг шүүмжлэл байдгийг. Энэ төвийг гараад төгсөө гарсан хүүхдүүд энд амьдарч байгаа гарсан хүүхдүүд амьдралд нэг л хөлөө олж өгөхгүй. Гарч байгаа хүүхд баг мөнгө мэдхгүйгээр гарч байгаа. Гэтэл нийгмийн харилцаа ямар байгаа вэ? Тэгээд одоо бүх тэгээд бид нар асамж хэмжээнд төвд байгаа бүх хүүхдүүдийнхээ тооллого судалгаа хийсэн. Тэгсэн чинь Монгол улсын хэмжээнд 1076 хүүхэд амьдарч байгаа юм байна гэдэг тоо гарч байгаа. Тэдгээр хүүхдээс 18 хүүхэд нь ямар ч бич хөрөмтгөө байна. Бич хөрөмтгөө. Яагаад бич хөрөмтгөө байдаг вэ гэхээр годамжаас болсон хүүхдийг олоод тэгээд цагдаа шууд засагдаар манай гэр бүл хөгжүүлэлтийн газар хууршны хүүхдийн төлөөлсөний газар тавьж өгөхөр засагдаар захимж гараад асамжийн төвөөр шилжүүлчихдэг. Тэгэхээр асамжийн төвд очихоор асамжийн төвийнхэн бол хүүхдийг уцтаад хоолчж байгаа. Нийгмийн үйлчлэгээнүүд нь орхигдоод байгаа. Тэгэхээр одоо бид 108 төвөөр бүх одоо асамж шаламжийн төв рүү шилжиж байгаа бүх хүүхдийг зөвхөн 108 төвөөр дамжуулж байгаа. Хамгаалах байраар дамжуулж гаргаж байгаа. Яагаад гэхээр тэр байраар ороод гарахад л одоо чинь хуйлтаа. Өөрөөр хэлбэл бичиг баримтгүй хүүхд ирлээ шүү дээ. Хэн болох нь тогтоогдохгүй. Нас нь мэддэхгүй. Тэгэнгүүт тэр хүүхдийг авчирнгуудаа цагдаад зарлуулдаг. Энэ хүүхдийг эцгийнхийг нь олох. Тэгээд эцгихгүй гэдгийг тогтооход одоо цагдаа шүүхийн процесс яваад 2 жилийн хугацаа зардаг байхгүй. Тэгжиж тэр хүүхдийн бичиг баримт болдог. Тийм учраас өнөөдөр алдаж байгаа 1 хоног тэр хүүхдийг насанд хүрхээс өмнө бичиг баримттай болох 1 хоног. Бичиг баримт гэж хугацаа шүү дээ. Тэгэхээр бичиг баримттай болж чадахгүй бол төрөөс авч байгаа үйлчлэгээ авч чадахгүй. Ийм болчихж байгаа. Тэгэхээр одоо бид нар төрөөс хүүхдийн мөнгө энэ төр өгж байгаа. Энд бид нар төрийн багтаа хамтраад бас нэг ажил хийж байгаа. Энэ юу гэхээр асамжийн төвд байгаа хүүхдүүдэд тусгай нөхцөлтөө төрийн банк бол маш сайн хүний санал одоо хадгаламжийн саналыг бид нар санал болгосон. Энэ хүүхдүүдэд зөвхөн хадгаламж үүсгэж байгаа. Төрөөс өгж байгаа мөнгийг нэг нь асамжийн газарт амьдарч байгаа учраас асамжийн газар нөгөө асах газар бүх хоол ундынхын зардал гаргаж байгаа шүү. Тэгэхээр төрөөс өгж байгаа мөнгийг хоригдлуулж хагаад амьдралд гарахад нь хадгаламжийн дэвтрийг гард болгож байгаа. Ийм ажил хийж байгаа. Сайхан. За тэгээ ингээд гарах юм бол хүүхдүүд маань хоригдлолтой болчихно. Ийм нэг ажлуудыг санаачлаад хийж гин. За өнөрүүлгээд одоо хүүхдийн асах төвдөр маань нөгөө ийм хуаргансан байдлыг өөрчлөөд багштай дөрвөлнгийн тавуулангийн нийлээд нэг айл шиг болгоод байрын зохион байгуулалтыг тэгж өөрчилж байгаа. Галтгоотой. Зөв. Хууч нөгөө нийтийн галтгоонд хоолод төсмөл одоо мах ногоогоо аваад хөргөчөндөө хийгээд тэгээ өөрсдөө ээлжээр хоолоо хийж идээд хувцас угаагаад ингээд энэ ажил хөдөлмөрт энэ хүүхдүүдийг сургах чиглэл рүү манай өнөрүүл төвийн үлдсэн чимэг захирал маань бас нэлээд том өөрчлөлтүүд хийж байгаа. Бусдын төлөө хийсэн үйл бүхэн нь бас нийгэмд маань өөрчлөлтийг авчирж байгаа. Бас хүүхдүүд маань сайхан өөрчлөлтийг авчирж байгаа. Тэгэхээр танд үнэхээр баярлалсан талархснаа эрхлээ. Бас ажлын өндөр амжилт хүсье. Бидний зүтгэсэн зүтгэл байлаа. Үнэхээр нойр халаа умартан байж тийм ээ. Ар гэрээ умартан байж бас л дандаа залуучууд байж байгаа. Дандаа насны хүүхдтэй хүмүүс байж байгаа. Өндөр настай ээж автай хүмүүс байж байгаа. За тэгээд эдгээр залуучууд маань энэ бүхнийгээ умартан ар гэрээ орхон байж өнөөдөр хүүхдүүдийнхээ төлөө хийсэн энэ сайн сайхан үйлсийн маань өнөөдөр бас төлөвлөсөн маань үндэ бидэнд ийм сайхан зүйлийг
одоо дурсал болгож өргөлөө та бүхэндээ бас дахин амлахад одоо бидний зорилго бол энэ хүүхдүүдийг сайхан хүмүүс болгох тийм ээ. Үнэхээр Монгол улс хэрэгтэй. Монголын төлөө гэсэн чин сэтгэлдээ зүрхтэй эцэг эхээ хайрладаг, найз нөхдөө хайрладаг, хамт олноо хайрлж хүндэлдэг, хойч үеэ хайрлж хүндэлдэг ийм сайхан залуучуудыг бид нар одоо төрүүлж гаргах болгоно. Монгол улсад 33 халамж засвармжийн төвлөрөл ажиллагаа явуулж байгаа. Тэнд 1012 хүүхэд амьдарч байна. Түүний 157 хүүхэд манай өнөр үлд амьдарч байгаа. Тэгэхээр өнөр бүлээс хэрхэн зөв бодлого, хэрхэн зөв одоо хөтөлбөрүүд гарна. Тэр хөтөлбөр бүгдээрээ жишг хөтөлбөр болж бусад халамж засвармжийн төвүүдэд нэвтрэх учраас та бүгдийг хийж байгаа, манлайлж байгаа үйл болгон чинь 1012 хүүхдийн амьдралын төлөө шүү гэдгийг бас та минь дор бүрнээ ухаарч бас ажиллаа тэгж төлөвлөж ажилласаа гэж хүсэж байна. Бид нар бас анх удаа шахуу одоо дэлхийн зөвгийн санхүүжилттэйгээр бид нар эцгийгчүүдийн улсын зөвлөгөөнийг авах гэсэн. Аав ээж нарыг 21 аймгаас. Тэгээ авч ирээд бид нар хүүхдийг хүмүүжүүлэх эерэг арга гэдэг нэртэй ном хэвлээд бүх ээж аавдад өгсөн. Тэгээд тэр хүүхдийг хүмүүжүүлэх хүүхэд бүрт гэдэг нэртэй аппликейшн хийгээд бүх ээж аавдынхаа утсан дээр татж өгсөн. Одоо очиод та ингээд би одоо 6 настай хүүхэдтэй тэр хүүхдийг хүмүүжүүлэхэд юу анхаарах юм гэдэг юм ээж аавд уншиг гэдэг. Тэгээ ээж аавдын зөвлөгөөн бол их сонин санагдсан баг. Ухаан бол ЮНИСЕФ бол одоо цааш жил хэрэгшин тэднэртэй ханддаг байх. Манай нүүл ажиллагааг аль хэл дэвжиж байна. ЮНИСЕФ-ийн хөтөлбөрүүдийг сайхан явуулдаг шүү дээ Монголд ер нь. Бидэнд юу сануулж Нэгдсэн улсын байгууллагын хүүхдийн сан бол манай хамгийн сайн одоо хамтрагч. Тэ. Саяхан одоо шинэ зөрнөлөөлж ирсэн. Тэгээд бид нар ер нь маш нэгт ажиллагаатай. Ер нь манай жилийн ажлын 20-30% нь ЮНИСЕФ-тэй ямар нэг байдлаар диффузд орж байгаа. Хамтарч хийж байгаа. Дэлхийн зөвгөө байгуулгыг. Дэлхийн зөвгийнх нь бол бид нарт 5 жилийн хугацаанд хүүхд одоо хүүхэд нэг эрдэнэ хүмүүжил 1000 эрдэнэ гэдэг нэртэй ийм уриата хүмүүжлийн аян зарлаж байгаа 5 жилийн хугацаатай. Тэгээ бид нар утсан дээр эцэгчүүдэд зориулсан ийм аппликейшн хийж байгаа. Хүүхдээ яаж хүмүүжүүлэх юм. Тэр аппликейшн дотор хүүхдийн аюулгын дүрмгээ байгаа. Тэрэн дотор нэгдүгээрт одоо ээж аавынхаа утсыг байга цээжлээрээ. Тарихгүй хүн гудамжинд таарлах юм бол одоо битгий дагж яваарай. Чихэр үзүм янз бүрийн юм хүм энэ төр өгөхгүй. Тэгээ болгоомжлороо ч хийдэм үү те. Тэгээд ангийнхаа болж өгөл явахдаа дандаа ангийнхаа хүүхдтэй хамт яваараа замаар гарахтаа болгоомжтой хоёр тишээ хараараач хийдэм үү. Ингээд хүүхдийн нас болгоны онцлогч зориулсан тийм одоо аппликейшн хийж. Тэгээ энийг хүмүүст бас хөргөж нэлээд түгээж байгаа. Дэлхийн зөв маань энэ ажлыг одоо санхүүгийн хувьд дэмжиж байгаа. Олон нийтэд хүрэх чиглэл дээр нэлээд анхаарч ажиллаж байгаа. Тэгээ бид бол яг энэ бас л нэг эргэлт өөрчилж шүү дээ. Тэгээ энийг л ингээд өөрчлөөд түлхээд явъя гэсэн юм бодолтой байгаа. Итгэл хүсэл байхгүй бол юу ч үтэхгүй. За хажуугаар нь бид нэр цуслангийн хөгжлийн хөтөлбөрийг нэгдсэн улсын байгууллагын хүүхдийн сантай хамтраад боловсруулж байна. Монгол улсад нийтдээ 26 орчим цуслан яг хүүхдийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр цуслангуудынхаа үйл ажиллагааг одоо хөл дээр нь босгохгүй бол яг үнэндээ энд нэг хэдэн хүүхдүүд цусланд хамрагч байгаа. Хажуугийнх нь өрөөнд караокед дуулаад арх ууж байгаа. Яг тэр орлого болох юм бол. Ийм байдал үүссэн. Одоо цуслангуудынхаа нөхцөлийг нэлээд судалж байгаа. Энэ жилээс нийгмийн хөлбөмбөгийн байгууллагын яамнаас нэг 6 аймгийн цуслангууд янзлж төгсөж шинээр тавих гэж байгаа. За бид бол юу гэж харж байгаа гэхээр ерөөсөө энэ хүүхдийг хөгжүүлэх үйлчлэг гэдэг үйлчлэгийг л бодож олох хэрэгтэй байна гэж. Энэ эерэг өөрчлөлтийн гол санаа маань бас тэр нийгэмд үүсэж байгаа эерэг хандлагуудыг л жаахан хүнд хөргөж өгье гэсэн ийм бодлоо. Үрийн бүв аялгаа хүнээр заалгадаггүй. Өхрийн зэлдэн дээр өвлөхөн хүүхнүүд царай шилдэг гэж миний ээжийнхэн тогож үлэг байдаг. Хүн хайрлахаа бид нар аль орноор заалгахгүй монголчууд өөр өөрснөө ханддаг. Хүүхдэд хайрлахаа хэнээр заалгахгүй өөрснөө сандаг л байвал гоё юм да. Ийм л юм санагдчих. Энэ эерэг өөрчлөлт гэдэг үг их эерэг санаа төрж ин шүү. Танд оролцоорой. Бүгдээрээ дахин ярий. Би эерэг өөрчлөлтийн аянд хэд хэдэн удаа оролцох болно. Баярлалаа. Их баярлалаа. За. Эний хөлтэй ялгаа. За. Гоё юм бодож байгаа. За. За тэгт. Ерөөсөө л биеийнхээ сэтгэл санаа сайхан бодож жаргал. Тэнд хандж байгаа хандлага. Хамгийн зөв хандлага Монголд хаана вэ? Хамгийн зөв хайр, хамгийн зөв хөтөл хаана вэ гэдгээс эхлэхгүй болохгүй. Энийг хүн бидэнд заахгүй. Бид нар биенээс олж чад. Тэр ямар ч мөнгөөр хөндлөхгүй их хөгжил дэвшил болно доо. Их болж. Эерэг